Гитлэл 12-ын 10-аас уншвал Бурхан Израильчуудад алгасал баярыг тасралтгүйсэх гэж тодорхой айлдсан атал 2 жилээс хэтрээгүй. Никягийн шашны хурал болсон манай эртний 325 оноос Тэнгэрийн хаанчлал ойртсон энэ үе хүртэл 1600 жилийн турш алгасал баяр яасан бэ? Алга болчихсон. Жил бүр тэмдэглэх ёстой байсан алгасал баяр Сатан диаволын хөлд гიშгэгдэж 1600 гаруй жил сахиж чадалгүй байсаар өнөөг хүрсэн. Тэгээд хизээ алгасал баяр дахин гарч ирсэн бэ? Цүлийн зөвнөлийг харахад Канаан нутагт орохын өмнөхөн, өөрөөр хэлбэл Тэнгэрийн хаанчлал орохын өмнөхөн алгасал баяр дахин сэргсэн. Бурхан Йошуа болон Израильчуудыг алгасал баяр тэмдэглүүлчихэд тэднийг Канаан нутаг руу хөтлсөн шиг биднийг мөнхийн Тэнгэрийн хаанчлалд орохоос өмнө Бурхан шинэ гэрээний алгасал баярыг зааж дахин ухааруулж алгасал баяр сахисан хүмүүс л Тэнгэрийн хаанчлалд орно гэдгийг мөн Мосе болон Израильчуудын цөлийн 40 жилийн уул мөрөөр энэ сүүлчийн үед Тэнгэрийн хаанчлалд мөнх амьолж авах хүмүүс нь хэн гэдгийг тодорхой харуулсан.